За Дорнот аймгийн музей TV6 телевиз хамтран ингээд хотын аялал гэсэн нэвтрүүлэгт Чойлсон хот тохшоо туслалын тухай нэвтрүүлэг хийж байгаад бас баяртай байна. Тэгээд анхны нэвтрүүлэг болох Маршал Чойлсонгийн хөшөөг тайлбарлая. За Маршал Чойлсон манай Дорнот нутгийн хүн бүгд Монголоор тулсан хошоо баатар цэгийн жанжин ийм хүн байгаамаа. Тэгээд энэ хөшөө нь 1945 онд 50 насных нь ойгоор тогтоол гаргаад тэгээд манай нартлын одоо музейн байшин маань 46-48 он гэдэг одоо аймгийн захиргаа байсан. Энэний урт талд гээд 47 онд бүтээгдсэн. За нэр дуран баримлч Чоймбол гэдэг хүний эскизээр за 2 жилийн хугацаанд гээд барьсан байгаамаа. За хуучнаар одоо аймгийн яам гэдэг одоо борхоор шүүх байсан энэ өгөөний газар байдаг. Тэрний өмнө бас Маршал Чойлсонгийн чээж малгайгүй чээж өрөв байсан байдаг. Тэгээд шинэ байшинд орох өмнө бас сүлэг сайхан хөшөөтэй болъё гэсэн шийдвэр гараад тэгээд өсөр баригдсан. За энэ хөшөөний суурь 3.4 метр. За нийт өндөр ингээд 7 метр. Бетон цутгамал төмөр каркацтай ийм барилга байгаа. За Маршал Чойлсон гэдэг бид бүхэн бүгд мэдсэн гарам хаажин чинь Монгол улсын тусгаар тогтнол энэ төлөө тэмцэгч анхны одоо хувьсгалын 7-гийн 1 ийм одоо нэртэй хүн байна. Тэгээд энэ хөшөөг за манай аав Талхагийн намхай гэж олон жил бас төрнийг юм сэтгэлтэн байсан энэ хүн бас амьцгэн багтаа ярьж ирсэн. Энэ хөшөө ингээд 47 он гэдэг тавьсан байгаа. Тэгээд 47 он одоо ямар хүчтэй юм бэ гэдээ бас асууж байсан юм байгаа. Тэгээд 47 он Маршал Чойлсонгийн төрсөн онтой таардгүй ардын хувьсгалын 25 жилийн ойтой бас таардгүй. Тэгээд ингээд 47 он гэдээ бичсэн. Яг октябрийн хувьсгалын 30 жилийн ойтой нэг тохирдог юм байлээ. Тэгээд октябрийн хувьсгалтай бол нэг хамаагүй баг. Тэгээд ер нь нэг байшингийн урт талд Чойлсонгийн хөшөө барьна гэсэн л тийм тогтоол гараад барьсан. За нээлттэй болонгууд одоо намар хийсэн байгаа. Намрын сэрүү манай аав энэ нэг 100 дугаар ангид байхдаа бас сургуулийн хүүхдүүд бас тойрч тэр сэрүү намрын сэрүүнд бас нээлт энэ төр болж ирсэн гэж ярьдгийг. За тэгээд энэ хөшөө одоо манай Дорнот аймагт бол Чойлсонгийн хөшөө 3-4 байна да. Одоо Хилийн цэгийн 032 дугаар ангид байна. За одоо морьтой хөшөө саяхан байгуулагдсан байна. Чойлсон суманд байна. За хамгийн том одоо ингээд сүлдэт багнаа түшээд ингээд авалцсан энэ хөшөө бол манай хуучин аймгийн захиргаа одоо Дорнот аймгийн музейн өмнөөс өндөрлж байна. Энэ бол одоо их сайхан дээр үеийн хийц загвартай нэг сайхан хөшөө байдаг юм аа. Маршал Чойлсон хөшөөнөөс гадна бас орчин тойрны тогтчил соёлжлтын талаар бас яриа. Ингээд энэ усан оргилуур энэ одоо Дорнот аймгийн маань анхны усан оргилуур одоо миний мэдхийн одоо би 3-4 дугаар ангид байхдаа энэгээр бас ингээд тоглож байж хахад энэ байсан гэхээр бас 50-60 жилийн түүхтэй ийм усан оргилуур манай Дорнот аймгийн анхны усан оргилуур гэж хэлж болно. Тэгээд орчин тойрны энэ талбай тогтчлтыг бол бид бас аймаг орныхаа дэмжлэгээр хийсэн байгаа. Манай 3 дугаагийн одоо оршин суугчид энэ төр орой үчийн цагаар ирж сууж залуучууд энэ төр бас ярьж хөрж байдаг юм сайхан талбай. Тэгээд бас ингээд музей одоо тэр Чингис хааны 13 дугаар зууны үеийн гэрт тэрэг байна. Бид бас музей хамт олон бид хийсэн. Тэгээд нэгэн тойрон одоо ингээд хадны сүг зургнуудад ингээд бас Чойлсонхаа талбайг бид бүх ингээд жидийн жил сайхан тогтчуулаад ингээд явдаг юм аа.